Үрчвэн Сүхбаатар аймгийн төвийг нийслэл хоттой холбох 176.9 км хатуучлалтай автомын хөдөлгөөнийг нээлээ. Тус зам ашиглалтанд орсноор Сүхбаатар шууд цаг хугацааг хэмнэж 5 тухтай түргэн шуурхай зорчих боломж нээгдэж байгаа юм а. Шинжилгээний засгийн газар сүүлийн 2 жилийн хугацаанд 2500 км автозамыг барьж ашиглалтанд оруулаад байгаа. За энэ удаад ашиглалтанд орсон өндөр хаан Мөнхаан Баруур чиглэлийн 177.9 км хатуучлалтай автозамын барилгын ажилд нийт 87.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. За уг төсөл нь 2 төслөөр хэмжээнээс бүрдсэн төдийгүй Чингис Бондын 72.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна. За уг замын нээлтийн арга хэмжээнд Улсын хурлын дарга инх бол Шадар сайд Тэрш Давнар оролцсон. Улаанбаатар Сүхбаатар аймгийн холбосон автозам ашиглалтанд орсноор Сүхбаатарчуудад цаг хугацааг хэмнэх 5 тухтай түргэн шуурхай зорчих боломж нээгдэж байна. Аймаг орон нутгаа хөгжүүлэх зорилгоор цаг хугацаатай уралдаан ажиллаж байдаг Сүхбаатарчуудын их бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд энэ зам тус болно. Хуучин хүнсэд чихэн сайд байж байгаа үед энэ хооронд явхад 10 гаруй цаг 12 3 цаг явдаг байсан бол өнөөдөр 5 цаг 30 минут ирлээ. Эцэг хаатртай Улаанбаатар хаатртай Монгол улсын төвөөс бидний ажил үйлсийг монголчууд нийтээр харж байдаг. Өнөөдөр монголчууд бас нийтээрээ хаатрчууд бидний өмнөөс барьж байгаа гэдэгт би итгэж байгаа. Зог бүтээн байгуулалтын ажилд 650 гаруй инженер техникийн ажилчид болон мэрэгчлэлтэн туслах ажилчид ажиллаж 300 гаруй машин механизм тарав төхөөрөмжийг ашигласан байна. За энэ онд багтаан 6 аймгийн төвийг нийслэл хоттой холбох замыг ашиглалтанд оруулахар төлөвлөсний нэг нь энэхүү хөдөлгөөнөөс юм а.